Орой минь үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэнтэй уулзахад бэлэн боллоо. Миний өнөөдрийн нэвтрүүлэгт өргөдөж цензургүй ярих эрхэм бол Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, үнэн сонины ерөнхий эрхлэгч Мөнх Батимаа. За манай үзэгчид санаж байгаа байх. Өнгөрсөн 7 хоногоос ахуулаад улс төр бол нэлээд хурцтмал боллоо. Улсын хурлын чуулган хуралдаж чадсангүй 2 өдрийг баарлаа. За энд бол таны оруулсан хувь нэмэр бол үнэхээр ихээ. Та бол одоо энэ Сүхбаатарын талбай болон ордныг тойрж байгаа жагсаалыг удирдах байгаа хүн. За одоо жагсаал үр дүнд хүрэх шинж байна уу? Тэг яг үр дүн гэдэг бол их сонио ойлголт юм байна шүү дээ. Ер нь бол. За. Миний зүгээр нэг хамгийн боддог юм хамгийн одоо чухал үр дүн юунд байдаг вэ гэхээр тэр үр дүнгийн шүүлтүүрэн цаг хугацаа байдаг гэж ингэж сонсч ирсэн. Тэгээд энэ бол их үнэн юм байна. Ялангуяа энэ чихэн хатуурсан, дүлий годол царайлсан, ард түмнээс сонсдгүй, хүн сонсдгүй, үг автдгүй ийм хүмүүстэй тэмцэл бол бас их зовлонтой байдаг юм байна гэдгийг ойлгож байгаа. Нөгөө утгаараа бол өмнө жагсаж исэн хүмүүсийн зовлон бас ойлгож байна. Тэгээ ямар ч байсан 2 өдөр жагссны үр дүнд бид нар хамгийн ихний бодит үр дүн юунд төрсөн бэ гэхээр Монгол улсад хууль зөрчиж, хууль бусаар төрийн эрх барих дээд байгууллагын улсын их хурал нь хуралдаж хууль бусаар нэг компани арх үйлдвэрлэдэг компани эзнийг нэг банкны захирлыг эрх мэдэл өгч тангар гөргүүлэх гэж энэ үйл ажиллагааг бид нар 2 өдрөөр таслан зогсоож чадлаа. За над архины үйлдвэрийн эзэн гэдэг чинь бол Өвөр хангай аймгаас Арчсан намаас нэр дэвшсэн Батхүү тийм үү? Батхүү. Нөгөөх нь Монгол шуудан компани биш ээ. Монгол шуудан банкны захирал байсан. Зоригт нарын тухай ярьж байна. Тийм. Тэгэхээр ер нь бол 2 хоногийн гол жагсаал цуглааны гол зорилго ерөөсөө тэр байсан шүү дээ. Эхний өдөр Өвөр хангай аймгаас 400 гаруй сонгогчид ирсэн. Тэр хүмүүс бол өөрсдийнхээ эрхэн зөрчигдөж байна. Бидний хийсэн үндсэн хуулинд зааснаар эрхэн эдэлж байгаа тэр эцсийн сонголтыг яагаад сум дундын ганцхан шүүгч өөрийнхөө албан баланкн дээр гарын өсөх зураг засаж байгаа юм бэ? Хэрвээ ингэж ах юм бол Монгол улсад цаашдаа ард түмний татврын мөнгийг хэдэн тэрбумаар нь салхинд хийсгэж өчнөөн олон ажил суудлага болж энэ сонгуул хийгээд ах ямар хэрэг байсан. Би тэр хүмүүсийн тоон дээр эргэлздэг байхгүй юу? За ямар анхудаа жигсаал харж байгаа биш тий? Бараг насаараа л жигсаал харлаа шүү. Тэгэхэд дандаа л тэндээс 400, тэндээс 500, тэндээс 1000 одоо дандаа нэг тийм тоонууд яваад байдаг байхгүй юу? Жишээ нь Өвөр хангайгаас 400 хүн ирлээ гэж бодоход за яг бүгдээр ингэж нэг нэгээрээ ирэхгүй шүү дээ. 400 машин хэрэгтэй болно шүү дээ. Гэтэл 2-2-ороо ч юм уу 5-5-аараа унаа машинд суугаад ирдэг юм уу эсвэл хөтөлцөөд хүрээд ирдэг юм уу яа. Одоо ч нэг сайхан юм ийм болсон ба шүү дээ. Дэд үтс өгчөж. Тий өмнөхийг бодвол нэг аймгийн төвөөс Улаанбаатар хоттой ирэх бол асуудал болсон. Микротэй суучдаг, автобусантаа суучдаг, хүрээд ирдэг болсон байна. Нөгөө талдаа бол яг та бодтойгоор л бид нар бас юмыг ярмаар байгаа. Төрийн ордон ч их том юм байна. Анх удаа бид нар төрийн ордны хаалгыг барьсан чинь 7 хаалгатай юм ба шүү дээ. Уг нь бид нар 4 хаалгатай, урдуур ордог 5 хаалгатай гэсэн чинь ард талтаа цэцэрлэг. Би бол 3 л мэдх юм байна. Цэцэрлэг төрөлн дахиад 2 байдаг юм байна. Нөгөө торон хашааны. Тэг яг нөгөө Тэмүүжингийн дайрдаг хаалга чинь зүү хойтлохгүй Чавалсангийн өшөөний энтлэх. Тий. Тэгээд тэрийг ингээд тойроод хамгаалалт хийхэд хүмүүс бид нар ингээд хүмүүсээ харж байгаа байхгүй. Нэг хаалган дээр нэг 50 хүн, 100 хүн зогсож байгаа. Эхний өдөр шүү дээ. Эхний өдөр бол ерөөсөө жагсаал хийгээгүй шүү дээ бид нар чинь. Цуглаан байсан. Өвөр хангаан сонгогчдыг тэмцсэн цуглаан. Тэгэл хөрхийн амьтад арын хаалга руу дайрлаа гэл кинон дээр гардаг онгоотой ч юмад. Тэмүүжин гэдэг сайд ингээл цагдаагийн тусгаагийнхнаар хамгаалуулсан том булиа залуучуудаар хаалга мөрлөө дайрахын зовлонтой. Тэгэл тэдгээр хаалга руу дайрлаа гэлтэнгүүт нөгөө хаалганых нь ингээл гүйлтдэг аахгүй. Нөгөө хаалгаа хамгаалахаар тэнгүү тэндээс баяр цогцоо юу. Нөгөө улсын хурлын дэд дарга баяр цогцсон сарвчтай малгай өмсөө, күүртэг өмсөө, джинс өмсөө, пүүз өмссөн, үүргэвч үрцэн хашаа дагаж ингэж доошоо харж алхаж байгаа хар урдаараа гүүгээл шургаад орчих юм тэр хаалга. Төрийн ордныг тэднээс хамгаалаад байгаа юм уу? Гэхдээ одоо яг үнэндээ сайднараас хамгаалаад байгаа юм уу? Ийм л юм болохгүй юу? Улсын хурлын чуулган болж хууль бусаар тангар өргүүлэх гэж байгааг бид нар эсэргүүцэж их хурлын гишүүдийг оруулахгүй л гэж хаалга байж байгаа. Бусад юм нээлттэй бид нар ямар ч хууль зөрчөөгүй байхгүй юу? Тэгсэн чинь тиймэрхүү сонин юм болохын тэгээ би бүр сүулдэ инээч чүрэг шиг Тэмүүжингээс асууж үзлээ. За Тэмүүжин сайдаа та одоо шудраг бас ярддаг тий.
хүний эрх ярьдаг, хууль дээдлэх зарчим ярьдаг хөө. Энэ чуулганы танхим дотор чинь хууль бусаар нэг хоёр компани захирал банкны эзнийг ийм болгох гээд байна. Та энэ рүү битгий орооч, ард түмэнтэйгээ хамт байгаа чи. Тэгэхээр хамгийн сүүл Тэмүүжин 6 дахь удаагийнхаа дайралтаар тусгаагийнхнаар борооходуулаад толгой төрүүгөө борооходуулаад илэгдүүлж байгаад яваад орчиж байгаа. Тэгэхээр би адилхан би бол Тэмүүжин миний багш. Монгол Улсын их сургуульд надад төр эрх зүйн Лүндэн дорж багшийн хичээлийг манай семинарыг ордог байсан багш л та. Тэр үеэс эхэлж өнөөдрийг яг тэр хаалга руу дайрж орохыг хүртэл би Тэмүүжин айгүй их дэмждэг байсан. Үнэлдэг байсан, хүндэтгдэг багшаа гэж боддог. Тэгээ багш маань надад одоо бас жоохон буруу зүйл заах шиг л болно лээ. Тэгээ хитэн хүнийг алдад оруулчих та нар тэр өдөр. За бид нар чинь баяр цогтвол залдиж байгаад орчиж байгаа. Их залтай юм билээ. Пүүз өмсөө те. Джинсэн өмд өмсөө, сарвчтай болгоо өмсөө, үүргэвч өмсөө, күүртэг өмсөөд ингээд нүдний шил зүүцэн доошоо жагсагч маягтай явж байгаад. Хаалга онгоолгоод нөгөө дэмбэрэл даргаыг бид нар настай хүн юм гээд оруулахгүй юу? Таныг оруулъя гэд дэмбэрэл дарга орж исэн суган доогуур нэг нөхөр сүнх гэж яваад орчлоо. Тэгсэн чинь сайхан хин баяр цогт. Тэгээ баяр цогтыг алдсан Тэмүүжин алдсан, Женко Батулгыг алдсан. Гэх мэтлэнгийн нэг 4-5 хүнийг алдсан. Тий. Бусдыг нь бол зогсож чадсан. За энэ жагсаал бол байдаг л нэг жагсаал гэж надад бодогдод байгаа байхгүй юу. Гэтэл одоо өмнөх жагсаалуудаас ялгарх юм танай намын гишүүд өмнө нь одоо ерөнхий сайд байсан хүмүүс буйдантай жагсаал хэлэн шүү дээ. Одоо улсын хурлын чуулганы танхимыг хаагаас суудсан. Нэг ийм лоозон барьцсан. Нэг харахад инээдтэй ч юм шиг, нэг харахад бас зүгээр ч юм шиг санагдчихсан байхгүй юу. Тэр шийдвэр яаж гарсан юм? Ер нь зүгээр би яад ингэж асууж байгаа нэхэр ардын нам бол яг жагсажсэн. Жагсаагүй гэж хэлэхгүй. Гэхдээ хизээч тэр дарга нар нь иймэрхүү асуудал татагдж оролцож исэн түүх байхгүй шүү дээ. Дандаа л одоо яг өөр шиг чинь залуучуудаар гал бариулдаг байхгүй юу? Тэр шийдвэр жагсаалуулахын урд өдөр намын өдөртөх зөвлөл хуралдсан. Тэгээд тэр өдөртөх зөвлөлийн хурал дээр маш олон хүмүүс хэлсэн л дээ. Ингээл хоёр тал болчих жагсахгүй гэл. Тэгээ ерөнхийдөө шийдвэр яаж гарсан бэ гэхээр ер нь бол одоо бүгдээ энэ намын энэ үнэт зүйлийн төлөө, энэ ардчлалын төлөө бас өөрсдийнхөө итгэл үнэмшлийн төлөө бид нар тэмцэх ёстой. Яг нэг үгэлэхэд бид нар бас өөрсдөө шүүмжлэх хэрэгтэй. Монгол Ардын нам гэдэг нам тэмцэх чадвар бас байхгүй болцсон байна. Ингэж одоо гишүүд нь ч сонгогч нь шүүмжилж байна. Тийм учраас бид нар бол тэмцэх ёстой. Гэхдээ бид нар зөв юмны төлөө тэмцэх ёстой. Зөв юмны төлөө. Ингээд тэн дээр өдөртөх зөвлөл дээр бол миний гаргасан нэг санал бол залуучуудын гаргасан санал бол одоо бол залуучууд ангаараа тэмцэхгүй шүү, дангаараа жигсэхгүй шүү. Одоо бүгдээрээ тэмцсэн. Энэ намд маш олон зүйл байгаа. Зөвхөн одоо манай намын дарга нар биш те. Энэ намын нэрээр одоо зөндөө олон одоо албан тушаал авч ирсэн хүмүүс, амьдрал нь сайжирсан хүмүүс байгаа шүү дээ. Зарим нь авилгатай тэмцэх газрын хаалгыг татсан. Ингээд бүгдээрээ дарга цэрэггүй жирийн гишүүнээсээ ахуулаад те. Ерөнхий сайдаа их хурлын дарга хийжсэн маш олон хүмүүс энэ юунд нэгдэж байгаа. Тэгээ энэ бол Монгол улсын улс төрийн 22 жилийн арчилсан 22 жилийн түүхэнд анх удаагийн тийм өвөрмөц жагсаал болсон. Гадаа дотор хоёр парламент гудамж хоёр нийлж одоо тэмцэлсэн. Тэмцэл байсан. Тэмцлийн үр дүнд бас түүхэндээ анх удаа улсын хурлын чуулганыг 2 өдөр одоо тасалдуулж бид нар чадлаа. Гэхдээ бид нар улсын хурлын чуулганыг тасалдуулсан гэдгээс илүү бид нар хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон. Ардчлалыг уландаа гიშгэж явж байгаа энэ нөгөө нэг намын дарангуул одоо бид нар ярьдаг байлаа шүү дээ. 2 сарын өмнө миний одоо мэдхийн Тэмүүжин гишүүн сайхан бэлэг баяр цогт за тэгэл одоо энэ Апогийн Батхүүгээс ахвал бүгд л ярьдаг байсан шүү дээ. Энэ намчсан төр бий болчлоо. Миний мэдхийн бол 12 жилийн турш. Тий. Сүүлийн 12 жил. Одоо л арчилсан нам ордонд орчоод ардын нам гудамжинд байгаа байхгүй. Тий. Тэгээ би нэг зүгээр залуу хүнийхээ хувьд бас хүлээж ирсэн. За үнэнхээр одоо тий арчил гэж ийм юм байдгийм байна гэдгийг айгуугүй харуулах юм байна. Үлгэр жишээ болох юм байна. Магадгүй ардын нам 12 жил алдсан байж магадгүй ш. Энэ алдааг засах юм байна. Итгэж ирсэн залуу хүнийхээ хувьд. Гэтэл юу болсон? Ерөнхий сайд нь хүргэнээ хэрэглэх газрын дэд даргаар тавьчих. Ерөнхийлөгч нь ахыгаа агентлагийн Дэнзэн гэдэг нөхөр байж шүү дээ. Ерөнхий сайдын хүргэн. Тэгээ ерөнхий сайдын хүргэн гэж одоо засгийн газрын хэрэглэх газрын хилтэй амтаа болгон л ярьж шин. Би түрүүний 2 өрөөгөр орлоо. Тий.
ерөнхий сайдын хүргэн одоо манай дараагаар 25 настай залуу гэж байгаа. Ерөнхийлөгч маань төрсөн ахыгаа агентлагийн дараагаар тавьчлаа. Гэхдээ ерөнхийлөгчд бас нэг мэдрэмж байх шиг байна. Буцаага татчихж байгаа. Гэхдээ тэгээд нэг орс шиг байлдаа гэдэг шиг нэрээ ерөнхийлөгч шиг байлдаа тий. Одоо жишээл би ерөнхий сайдыг тэр хүргэн хамаатан садангуудаа татгиж байгаа. Нөгөө шудраг имэрэд байдаг хууль зүйн сайд Тэмүүжингийн төрсөн дуун боловсролын яамд газрын дараагаар очиж байгаа. Гэхдээ тэр дүүн юунд байсан юм шүү? Одоо нь хууль зүйн яамд дэлгэцийн дарга байсан юм шүү. За тэрийг өстой сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан саяны шин засгийн газар байгуулагдаад шин томилгоогоор тэгж очиж байгаа. Тэгээд дээрэс нь ихнэрийн нэг улсын их хурлын гишүү ихнэрээ аваачаад одоо яамны газрын дараагаар тавьчих. Бака гишүүний ихнэр Саулэ хөдөө аж ахуйн яамд очсон шүү дээ. Гэх мэтчлэнгийн одоо маш олон баримтууд байгаа. Саулэ чинь танай намын удирдах зүйл. Дахиад Саулэ гэж байна. Дахиад нэг Саулэ юм уу? Дахиад нэг Саулэ одоо нэг ч одоо андуура улс төрийн ноцтой. За ингээд одоо ах дүүнээ тавиад эхэлчихэж байгаа. Тийм дээрэс нь нөгөө л 12 жилийн турш энэ ардчилсан намын ярьж исэн нөгөө шүүх засаглал хараат ус байх хэвээр сонгуулийн ерөнхий хороо үндсэн хуулийн цэцтэй хараат ус байх хэвээр ардчлалын амин сүнс мөнс уучлаараа өөртөө амин сүнсээ ингээд шатаагаа төмөрдөө ашиглаа. Сүнс бол амин сүнс ардчлалын амин сүнс одоо хий үзэгдэл болсон баха гэж би бодож байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга ардчилсан намын хүн боллоо. Сүртэй юм. Өмнө нь дандаа л ардын намын. Үгүй тийм харин тийм. Гэхдээ нэг юм байгаа маа байсан. Чи нэг юмыг ойлгох хэрэгтэй. Чийж бичдэг, бидэрч бичдэг тий шүүмжилдэг. Хизээч арайч улаан цайн цагаандаа гараад тий өвөр хангаа энэ асуудал шиг 5-6 мянган хүний илүүгээр сонгогчоод байхад шүүхийн процесс явагдаж дуусаагүй байхад хуулийн 4-5 удаагийн одоо хуулийг зөрчөөд ийм шүн дундаар нууцаар хуралдаад эн чинь одоо тий хөвлийнхнээс зүхтаагаад ард түмнээсээ зүхтаагаа гараажаараа гарч гүгээд тий тэгээд албан ёсоор Монгол улсын одоо ажлын цаг 6 цаг дууссан байхад 8 цаг 40 минут харанхуй болсон шөнөөр төрийн ордонд орчих их хурлын даргад өргөн бариад тэрийг нь хууль зөрчиж хууль бусаар томилогдсон улсын их хурлын дарга нь хүлээж аваад одоо ингээ бүх процесс эхлээд хууль зөрчиж явчих. Би үндсэн хуулиндаа яг манайх шиг хамгийн ахмад нь анхныхаа чуулган ахмад гишүүн чуулганыг удирдах зохион байгуулдаг ийм орнуудын гишүүдээс асууж байгаа. Танай улс оронд хэрвээ ахмад гишүүн байсаар байтал хоёр дахь гишүүн хурал удирдах жишг байна уу гэхээр байхгүй гэж байгаа. Хоёр дахь гишүүн нь их хурлын чуулганыг удирдсан тохиолдол чи өмнөх 4 жилийн анхны чуулган дээр бас гарсан. Санаж байна уу? Дэмбэрэл даргыг улсын хурлын дарга болохоор танай намын нөгөө удирдах зүйлээс батлаад оруулаад ирэхгүй юу? Тэгэнгүүт насаар хамгийн ахмадаараа дэмбэрэл гишүүн чуулганыг удирдах ёстой байсан. Гэвч өөрөө нөгөө хурлын дарга болох гэж байгаа учраас ламбаа гişүү удирж ирсэн шүү дээ. Тэгвэл тэр бол өөрөө хүндэтгэн үзэх шалтгаантай. Тэр үед яасан бэ гэхээр үндсэн хуулийн заасан бүх юмын дагуу явсан хуулийн дагуу намууд зөвшөлдсөн үү гэж. Бүх намууд зөвшөлдсөн байхгүй. Зөвшөлдсөн. Хуулиараа яах ёстой вэ гэхээр хэрвээ логин цог гэдэг хүн хурал удирдах юм бол бүх намтай зөвшөлдсөх байхгүй. Бүх намууд ядаж зөвшөлдсөл гэж юу юм бэ гэдгийг бид нар ойлгочих хэрэгтэй эхлээд. Албан бичгээ бол албан бичгээр хариу авснаа гэх юм уу, намын хоёр дарга нь уулзаа ярилцсныг гэх юм уу, эсвэл зурагтаар танайх руу нэг тим явуулсан шүү. Баясаа гүшүүн чи нэг сонсчороо тэгээ тэрийг хариу өгчөөрэй гэж хэлхийг зөвшөлдсөн юм уу? Танай намын жижүүр дээр явчихад өргөцсөн гэлээ. Үгүй харин тийм. Тэгээ гомдоод байсан шүү. Үгүй тэгээд ингээ инээдтэй юм их болж байгаа юм л та. Тэгээд энэ утгаараа эргээд харахаар нөгөө ардчлалын үнэт зүйлгээд ингээл яриад байдаг бүх юм олондоо гიშгчлээ. Би зүгээр нэг л жишээ яриа. Ардчлалыг үнэт зүйл ярих дуртай хоёр хүн байдаг. Бурмаа, Тэмүүжин хоёр. Би тэгээ өнгөрсөн 2 өдрийн жагсаал дээр харлаа. Тэмүүжин 3 сарын өмнө сайд болохын өмнө юу ярьдаг байсан бэ гэхээр Монголын цагтаа хизээч иргэн рүүгээ буу шагааж бороохоо далааж болохгүй. Үндсэн хуулийн заасан эрхээ эдэлж үгээ хэлж байгаа жагсагчтай иргэдийн тайван жагсаалыг эрх баригч хүчин цагдаа нар бужигнуулж хүч хэрглэж болохгүй гэж өөрөө ярьдаг хүн. Би одоо нүдэндээ үнэхээр итгээгүй. Төрийн тусгай хамгаалтын 6 залуугаар хамгаалал болцсон. Тусгайг. Тэгээд ордны бүх хаалга руу 7 хаалга бүхэн рүү дайрж байгаа шин. 7 удаа дайрсан. Одоо миний мэдхийн 6 удаа дайрсан. Тэгээд 6 дахь дээр нь хамгийн сүүлд нөгөө жигсэж байгаа юм уу эдэн жоохон
хөгшчүүлээ чинь түлхээд нугачдаг юм биш. Гимтэж бэрчсэн үү? Гимтэлгүй яг. Нэг залуу ингээд бүртгэ ягаад нэг залууг захиралгаан бороходод нэг охины гарыг гинжээр осруулж байгаа татаад. Тэгээ ингээ гар хуруунд шалварсан бид нар тухайн үед нь наад хүмүүс маргааш манай юун дээр аваад ирчих телевиз дээр. Тэгээ тэгж болно. Ярилцлаганд оруулаад одоо намайг ингэсэн, миний одоо курткийг ингэж урсан гэд ярилцаж тэр баримт бичлэгүүд нь бүгдээр байж байгаа тэр үеийнх нь. Нэгдүгürt, хоёрдугаарт би нэг хүнийг бас гайхсан л да. Сонгогчдын эрх ашиг хамгаалах төв гэж байдаг байлаа шүү. Сонгогчдын боловсрал гэ бурмаа гэд. Тэгээ тэр хүн бол одоо сонгогчийн иргэдийн сонголт бол хаан сонголтоо. Сонгогчийн эрх ашиг бол нэгдүгээрт байх хэвээр гэж ярьдаг хүн ирлээ. Тэгээ би хэллээ та ингэж ярьдаг хүн те. Энэ сонгогчд эрх ашиг нь одоо өндөгчөөд байна. Та нэг үг хэлчихээч эднийг одоо дэмжээд гэсэн чи битгий олон долоо юм яриад биднийг загнаа цаашаа зүхтагаа гүйж. Тим имийг хоёр цэмрээрээ харлаа. Дээрээс нь 2008 оны улсын хурлын сонгуульд бас л ингээл асуудал гараад шүүх цагтаагаар явсаар байгаа жил гарангийн дараа тангараг өргөсөн хүн Эрдэнэ. Баянгол бүрэг. Шоронд хоригдож байгаа. Шоронд хоригдсон бүр. Тухайн үед Эрдэнэг өмөрж Илвэгдөрж гэдэг хүн юу гэж хэлж ийсэн бэхээр сонгогчдын сонголт бол хаан байдаг юм аа. Хаан сонголт байдаг. Сонгогчдын өгсөн саналыг засах эрх хинт ч байдгүй, шүүгчч байдгүй, эрх баригчнарч байдгүй. Тийм учраас бол Эрдэнэ бол одоо гишүүн болох хэрэгтэй гэж сэр байгаа гишүүн болсон тангараа өргөжсөн. Гэтэл тэр хүн ирээд ингэж байгаа. Та нар намайг зодчих л доо. Зогчих. Тэгээд дараа нь яахаа харъя. Үгүй. Бүгдийг бид нар бичлэг хийгээд авцсан. Би одоо юуг тодлоо яриад байхад Эрдэнэ гişүү одоо намайг хараад суучлаа байгаа. Тэг би ямар Эрдэнэ гişүүнийг өмөөрлөлтөөш. Ямар ардын тэгээд их зовлонтой юм байдаг юм байна. Тэгэхээр би юунд итгэсэн бэ гэхээр энэ ардчлалын нэрээр энэ ард түмний нэр барьдаг албан тушаалд гарч ирснийхээ дараа энэ ардчлалаа өөрсдөө дэвсэлж байхгүй болгодог. Ард түмнээ доромжилдог ийм юм газар авч байгаа. Тэрний эсрэг л бид нар жигссэн. Нэг зүйлийг бид нар сануулсан шүү дээ. Энэ жагсаалаар хонхны дууг тавьсан. 19-ний өдөр. Яагаад тавьсан бэ гэхээр 22 жилийн өмнө Сүхбаатарын талбай жагсахтан ардчил ард түмэн гэж ярьж исэн залуучууд өнөөдөр тэр хэлж исэн үгээ мартсан байна. Та шивээ хагтаа тавихгүйсэн. Мартсан байна. Шивээ хагтаа дараагийн удаа тавина. Намынхаа нэрийг солио шивээ хагтыг их шиглүүлж исэн мэт дээ. Үгүй ах уу. Намын нэрмээр солиод шивээ хагч тавиаг баг. Гэтэ ер нь зүгээр шивээ хагт бол маш сайн дуу штэ. Би өөрөө яг тэр үеийн түүхээр 7 бурхан 10 дгүй гэж кино хийсэн. Архивт би 3 сар орчим суусан. Тэгэхэд бол тэр шивээ хагтыг авах шилэнд илүү хэрэггүй гэдэг дуу тухайн үедээ Монголыг эзэрхийлэн төрөмгийлж байсан гадныхны эсрэг ардын журам зэрэг гэдэг 4-500 хүн хөдсөн дэлтэй захиур буутай тий бярданк үрцэн хідэн малчид амийн үл хайрлаад дайрах тэр хатан зөргийг өгч исэн дуу байхгүй. Харин тэгээд шивээ хагтыг муу дуу гэж би хэлсэнгүй ш зүгээр айлын хонхны дуу тавьж байгаа оронд өөрсдийнхөө брэнд дуу тавьчихгүй байсан юм бэл. Оюуны өмч гэдэг бол айлын танаа манаа гэж өмчлөгддөг л байх л та ард түмний л өмч болж байгаа. Хонхны дуу гэж одоо ардчилсан намын дуу гэж харин нэг гажиг юм байдаг нь тэгдэг байхгүй юу? Нэг гажиг нь энэ дуу манай дуу, энэ ардчил болохоор манайх. Гэтэ за төр солигдоод ерөөсөө 6 сар сонгууд болсон тийм үү? Их хурлын анхны чуулган хуралдаа засгийн газар байгуулагдаад 100 хоногч аваагүй штэ. Тэгэхэд яасан сүртэй хүчтэй дүгнэлтүүд вэ? Монголын ардчлал булшлагдлаа л гэн актер дүгнэлтүүд хийж байна. Арай эрт биш үү? Гэхдээ бид нар бол чимээгүй байсан юм л та. Тэгэл ингээ яваалс. Бүх юм дээр нь дугаа байгаа штэ. За тэр бүлэг гэдэг юм бүр боли хаяа тий. Одоо ярихаач болсон. Ядчих танаач бас бүлэггүй шүү дээ. Тэгэнгүүт юу болж ийнэ гэхээр одоо зүгээр нэг л юм бид нар нэг л юм дээр игдүүсчих. Би ч гэсэн залуу хүний хувьд. Жишээлбэл би Арангаан аймагт нэр дэвссэн. Арангаан аймагт яасан бэ гэхээр хууль зөрчсөн өчнөө одоо ийм зузаан хуудас материалыг бид нар сонгуулийн ерөнхий хороо шүүхэд авчиж өгсөн. Сум дундын шүүхэд баримттай, бичлэгтэй. Тэнд яаж ийн гэхээр 28-ны 20 цагт биш 29-ний өглөөний 8, 9, 6, 7 болтол санал хураацсан байна. Хүчнтэй өчнөө болон саналыг хүчингүүгээ тоолцсон байна. Бид нар бичлэг хийцэн. Арх тараацсан, мөнгө тараацсан, хүмүүс ярьцсан би авсан, тэгсэн ингэсэн бүх баримтууд нь байсаар байтал хүлээж авахгүй. Явсаар байгаад өнгөрсөн 7 хоногт нийслэлийн дав заалдах шатны шүүхтэр ямар шийдвэр гарч ийн гэхээр Мөнх Батын гомдлыг сум дундын шүүх нь анхан шатны шүүх авч хилцэх нь зүйтэй. Энд авч үзэх асуудал байна гэдэг шийдвэр. Дундын шүүх нь. Тий. Арангаар шилжүүлчлээ.
Дав залдах шатнын дээр бид нар ялчиж байгаа байхгүй. Хэрвээ би ардчилсан намын гишүүн байсан бол энийг сонгуулийн ерөнхий ороо шууд үлгэж аваад өнөөдөр намайг тангараг өргүүлж байгаа. Гэтэ энэ Мөнхбат гэдэг хүний асуудал биш байхгүй. Өвөр хангаан аймагт сонгогчдын гаргацсан энэ шийдвэрийг зүгээр нэг сумын хан улдар бас тэглээ шүү дээ. Нэг дүүргийн нэг шүүгч баланкан дээр засчих чинь. Хараа наад чинь чи баг гişүүн баясаа нэг ийм асуудал байгаа. Яг үнэ. Одоо би наатгаж дараа нь нэрээ. Нэг ийм асуудал байгаа. Энэ хараад зүгээр төмөрхөө өвөр хангаан асуудал биш байхгүй. Сонгуулийн ерөнхий ороо хан уулын шүүгч биш. Цаашдаа Монгол улс ардчилсан улс байх юм уу? Цаашдаа энэ ард түмний сонголт, эцсийн сонголт байх юм уу? Үнэхээр тийм байх юм бол Монгол улс 76 шүүгчтэй үстэй. 76 шүүгч баланкан дээр нэг гишүүний нэр бичээл сонгуулийн ерөнхий ороор нааш нь явуулдаг. Тэгэл их хурлыг бүрдүүлчих шин. Татварын ард түмний ядарсан ард түмний татварын мөнгөөр хэдэн тэрбумаар нь хийсгэж ингэж одоо сонгуул гэдэг шоу хийхэ болох хэрэгтэй байхгүй. Ийм асуудал цаашдаа бид нар хуулиад идэх юм уу? Хараа ийм байна. Биднээс гудамжин чагсахаар хуульд идэгдэх шаардлага тавьчих. Гэхдээ энэ тэр лаггүй хамгаалалттай саарл байшин дотор чинь ирэх хурж байгаа хүмүүс нь хууль зөрчөө яваад байна шүү дээ. Тэгээд хин зүгээр мө жирийн ардууд болохоор хуульд идэлдэг, хууль биелүүлэх ёстой. Тэнд сууж байгаа эрх баригч нар болохоор хууль зөрчих хэрэгтэй байдаг. Ийм гажиг юм байх юм уу гэдгийг л бид нар хариулт нэхэд. Төрөүний тэр ярьдаг баг гишүүн гэд би бол одоо Монголын парламентд 3 янзын гишүүн байна гэж бодож байгаа. За. Ориг гишүүн гэж байна. За. Ориг гишүүн гэдэг нь одоо ингээ яг ямар ч асуудалгүй ингээд сонгогдсон тий. Бас одоо ард түмнийхээ төлөө үйл ажиллагаагаа явуулж чадж байгаа хүмүүс эхэлж. Баг гишүүн гэж байна. Баг гишүүн гэж одоо манай чин зөрөг төмөрхөө тий мань мэтээс нь ахуулаад ингээд гишүүн болчоод хилмигдээд ингээд явж байгаа. За балаг гишүүн гэж бас байна. За. Балаг гишүүн нь яа. Тэгээ балаг гишүүн гэдэг бол одоо хамгийн тод жишээ бол би энэ зандаа үгийн инх болд гэдэг нөхрийг гэж бодож байгаа. Хууль зөрчсөн. Тэгээ хууль зөрчсөн шийдвэрээ хамгаалдаг. Бүх юмыг хүчээр явуулах гэдэг сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомлдог, ардчлалын одоо үнэт зүйлийг балладаг. Энэ балаг гишүүд бол их олон байгаа шүү. Одоо нэг балаг гишүүнд энд янз бүрийн хурууны үзүүлбэр үзүүлээ явж байгаа жишээний тэр ордон дотор. Хэн бэ тэр чинь? Хурууны үзүүлдэг гишүү олон шүү дээ ер нь. Тий, хурууны үзүүлбэр нэг нөхөр үзүүлж байгаад тэгээд өөрөө балархаашхаа үстэй. Гэх мэтлэнгийн олон хүмүүс энэ парламентын нэр хүндийг унгаж байна. Гэхдээ хараа юм байхгүй юу? Би сэтгүүлч хүн. За юу. За 15 жил, 16 жил бичиж байна. Яг л ийм юм альж парламентын үед байдаг байхгүй. Жишээ нь ингээл гишүүн болох гэж байгаа л яг хамрынхаа урдуур таслуулсан хүн. Ялгцсан намын гишүүн. Ер нь тэгээд альва найр наадам сонгуул дандаа л гомдолтой өнгөрдөг шүү дээ. Тэгэл яг ингээл ярьдаг байхгүй. Арчлалыг булшиллаа. Арчил будаа болчлоо. Яагаад гэвэл ийм байсан. 3 саналаар хашуутын хуулан баян зүрхэд гандид ялагдчихлээ. Дахиад тоолъё гэсэн тоолоогүй. Нөгөө арчилсан биш ардын нам танаа нам төр барьж байгаа жилүүдэд тийм юм зөндөл байдаг ус. Бичгээрээ л нэг болсон. Одоо яг танаа ээлж байхгүй. Тэгэхээр хүн яг өөр дээр ирэхээр юмыг амар ойлгож байгаа байхгүй. Би бол альч намын гишүүн биш. Арчилсан намыг өмөрөөд байх шаардлага надад байхгүй. Танаа намыг дэмжих бүр шаардлага байхгүй. Гэхдээ зөвхөн хүн яг өөр дээрээ ирэхээр төрийг амар олон жил барьж байгаа тэрнийг алтангууд амар тэгж бачуурдаг юм шиг. Тэ янз л да. Олон янзын байгаа бах, бачуурлж байгаа бах. Тэрийг үгүйсэхгүй. Нөгөө талдаа бас яг үнэн хэрэгтэй бол Монголын төр цаашаа ингэ яваадах юм уу? Жохон хонсон санах байдлаар ч юм уу. Хүнийг одоо их гоё юм болж шин. Гимт хэрэгтэн гэ бариад авчих нэг хүний нэр дэвшгээр. Тэгээд шоронд хийж суулгаж жисэн сонгуул өнгөрөнгүүт та уучлаарай та ямар ч гим буруу хийгээгүй. Анд дозрыг ярьж байна. Гүйгүй зүгээр одоо хүний нэр яриад байх уу? Анд дозр шүү дээ. Тий анд дозраас ахуулаад их олон хүмүүс шүү. Сая одоо аймгийн засаг дарга нарыг барьж хийлээ уучлаарай гэх ингээл хэрэгсэхгүй болгоод цагаатгаа болгоо гарч ийн. Энэ өөрөө хилмигдүүл биш үү? Тийм юм байна. Тэгэхээр одоо чи ярьж ин те дараагийн удаа бид нар ирэхээр ойлгодог гэдэг гэж. Хэрвээ дараа нь цаашдаа яах юм? Арчилсан нам дараагийн сонгуулаар тэрний дараагийн сонгуулаар одоо ирэх барихгүй байж болно шүү. Тэгэх юм бол нөгөө дараа нь ялсан аль нэгэн хүчин нь нөгөө арчилсан намынхны бүгдийг авч шоронд хийх юм уу? Бүгдийг авч шүүх одоо тий шүүхээр цагтаа гардаад айлгаж дарамталж байхгүй болох юм уу? Тэгэхээр энэ юмыг бид нар өөрсдөө засах хэрэгтэй байхгүй юу? Засах хэрэгтэй. Миний санаж байгаагаар бол та өмнө нь бас Монгол ардын намын дарга
Сүү Батуулд байхад бас нэг хогийн шүүр авчиж бэлгэлж исэн тийм ээ. Дотоод арчлаа хөгжүүлье гэд нэг догсом гэж бүлэг байгууллаа. Тэгээ хогийн шүүр авчиж энэ шүүрээр сайн шүүр дээрээ гэж өгч исэн. Бас нэг сквадрын толгой чигсэжсэн санагдаад. Тэр үеэс л яриад исэн юм чи одоо хүртэл байхгүй л байхгүй. Тэгэхээр одоо тэр үед бол нэг юм байсан. Залуучууд итгэл үнэмшлээ илэрхийлсэн байхгүй. Манай нам бас болохгүй байгаад байна. Ардын нам. Энэ нам дотор бас хог шороо байна. Энэ хог шороогоо цэвэрлээч, шүүрдээч гэд би шүүрийн чимээ гэдэг шүлэг бичээд. Тэ? Дүүрэг короллын гудмыг толитл цэвэрлдэг шүүрээр чин дүүрэн хогтой төрийн тархийг нэг шүрдүүлмээр байна энэ гэд одоо шүлэг бичээд. Тэгээд томоос том дэрсэн шүүр аваачаад намынхаа удирдлагад тухайн үед манай сүхэ нарийн бичгийн дарга гарч авч илүү да. Тэгээд бид нар бол хэдэн асуудал тавьж ирсэн. Залуучууд. Тэр нь юу вэ гэхээр энэ нам дотор байгаа хүний нөөцийн боловсон хүчний томилгоонуудыг эргэж харах цаг болсон байна. Кранаар лифтээр явдггүй, дарга дагж гүйжи дээшээ гардггүй тий. Яг зарчмаар нь үнэт зүйлээрээ энэ залуучууд өгсөх. Тэ карьер боломжийг нь олгохгүй. Нийгэм одоо жишээ нь ингээд за мэдээж та нарыг дэмждэг залуучууд байгаа, олон байгаа тэрийг үгүйсэхгүй. Гэтэл нийгмийн бас нэг хэсэг нь та нарыг өөрөөр хараад шүү дээ. Тэр бол бодвол би нөгөө нэг арчилсан социалист залуучуудын холбооны угшил хүрэл сүхийн бацаанууд гэдэг нэг нэр томьёо явдаг. За жишээлбэл хадгаламж банкны 17 тэрбумын хэрэг гэж гарч илаа. Тэнд бас таны нэр орооцолж исэн шиг санагдаад ахын хүрэл сүх, зандан шатар, бадамж өнөө 3-ын бүрийн эрхийг төдгөлзүүлэх асуудал улсын хурлаар орж исэн. Тухайн үед танаа нам бас л хүч түрээл аваад үлдчихсэн байхгүй юу? Тэнд таны нэр холбогдож исэн дээ. Хадгаламж банкны асуудал гэдэг юм одоо яг 6 жил 8 сар 7 жил болж байна. Цэвэр. Хадгаламж банкны асуудлыг бид нар 7 жил ярьж байгаа. Тэгээ нэг юм болохоор л гараад ирдэг л асуудал л та. Тухайн үед яг энэ хадгаламж банкны асуудал босч ирж байхад би тэр залуучтай холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга байсан хүний хувьд юун дээр очиж улсын мөрдөн байцаах газар очиж 2 удаа байцаалт зүгж ирсэн. Гэрчийн мэдүүлэг гэх юм уу да. Тэгээд энэ бол хуулийн дагуу шийдэгдсэн асуудал гэж ойлгож байгаа. Хариуцах эзэн одоо хариуцлагаа өөрөө 7 жил болжээ. Зүгээр нэг асуудал байдаг. Түрүү өөрөө ярьлаа шүү дээ. Нэг хэсэг нь ингэж харж яхад нэг хэсэг нь ингэж хардгаа. Угаасаа нийгэм тэр. Яагаад гэвэл мөнх бат доллар биш байхгүй. Мөнх бат заавал хүн бүхэн таалагдах алавгүй. Нийгэмд бүр тэр чигээр нь бүгд таалагдвал мөнгө гоё. Одоо яах вэ тэгэл гэхдээ нэг юм байгаа. Сүүлийн үед ингээд хүмүүсийг ажиглаад байхад хүн таалагдахын тулд өөрийгөө их хувиргадаг болсон байна. Зүгээр миний хувьд бол би одоо нэг бас нэг жоох уран бүтээлч санаатай хүний хувьд өөрийнхөө байх дуртай байдаг. Үгээ хэлсэн ч өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлсэн ч өөрийнхөө хэрэлдсэн ч зодтолсон ч өөрийнхөө эвлэрсэн ч өөрийнхөө найзалсан ч өөрийнхөө байх юмсан. Тэгээд хамгийн нэг хэцүү юм нь яг өөрийн чи хэлдгээр энэ Монголын улс төрд өөрийнхөө биш дэглэсэн сценарын дагуу байдаг, амьдардаг, харагддаг. Ялангуяа камер харахаараа, ард түмнийг харахаараа 180 градус өөрчлөгддөг. Эсвэл албан тушаал харахаараа, авахаараа 180 градус иргэдэг. За яг наад дээр чи хоёулаа нэг хүний тухай ярьчих уу? Олон болсон байна. Олон болсон байна. Тийм. Жишээ нь танаа намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан одоо улсын хурлын гишүүн Хүрэлцэх байна. Яагаад гэвэл би яг өөр шиг чинь одоо камер харахаараа нэг өөр болдог. Албан тушаалд очихороо үнэт зүйлээ мартдаг хүнд бас дургүй юм байхгүй юу? Жишээ нь би Хүрэлцэхийг бол айгүй тийм одоо шудраг бас хэлээдсэн үгээ хэлцдэг хатуу хөхтэй хүн гэж дандаа боддتي. Гэвч тэр хүний одоо албан тушаалд очиод шал өөр юм ярьдаг байхгүй. Жишээ нь намрын их хоёр тэр хоёр яаж муудалцаж, яаж хэрэлдэж ийла. Тэрнийхээ дараа мань хүнийг энэ хоёр дараагийнхаа удаа 2009 онд Монгол Улсын ерөнхийлөгчөд нэр дэвшээд явхад яаж магтав? Дараа нь намын нэрээ солиод тэр хүнийг намаас хөөхөд яаж галзуур? Тийм үү? Тэгэхээр энэ бол албан тушаалд очиод албан тушаалаасаа болоод үзэл бодлоо өөрчилж байгааг одоо би бол Монголын нийгэмд айгүй хамгийн том жишээ л гэж боддог байхгүй. Гэтэл тийм хүнийг дагдаг ч юм уу. Би бол одоо өөрөө чинь бол тэр хүнийг дагаа тэр хүнтэй одоо болтол нэг үзэл бодолд явдаг л байх гэж бодож байгаа. Энэ зам танд таалагдж байна уу жишээ нь? Би бол таныг өөрийнхоороо нэлээ явдаг байх гэж боддог. Надад бол нэг энэ асуултанд
хариулахын тулд зөв нэг ийм юм ярмаар байна. Хувирж байна гэдэг бол өөр үнэт зүйлийн асуудал байхгүй юу? Хин нэгэн хоёр хүн хоорондоо сайдаж муудах, эвлэрэх, өнөөдөр чи битэр найз маргааш муудалцч бол асуудал одоо юу гэдгийг те бидний санаа зорилго нийлэхгүй бол энэ бол хувь хүмүүсийн хоорондын асуудал. Хүн өөрийнхөө үнэт зүйл дээрээ байна гэдэг бол өөрийнхөө байна гэдэг бол энэ тусдаа асуудал байхгүй юу? Энэ хоёр гэдэг хүн хүрэлцэх гэдэг хүн хоёр муудсан сайдсан энэ асуудал бол хувь хүмүүсийн асуудал. Үгүй ээ, хувь хүмүүсийн асуудал биш. Танаа намын асуудал болсон байхгүй юу? Үгүй танаа намын асуудал болсон чи. Одоо нэг юм байгаа байсаа. Чи нэг юм ойлгох. Харин ёстой ингэж нэг юм ойлгох хэрэгтэй. Юуг ойлгохгүй вэ? Энэ зэнзүүргүй яриа. Нэг юм байгаа. Тэр нь хувь өнөөдрийн бидний нэг буруу зүйл нь энэ улс төрийн намууд юм уу те үнэт зүйлс нэг хувь хүмүүсийг дагаж хуваагддаг нь буруу байгаа байхгүй. Энэ бол буруу жишг, энэ буруу тогтолцоо. Хүмүүс оржл байна, гарчл байна те. Эсвэл нэг оржл байсан, гарчл байсан гэдэг шиг дарга болж л байсан, болж л байсан. Тэгэл ингээд цаашаа амьдрал үргэлжлэн шүү дээ. Ямар өнөөдрөөр маргаашаар нөгөөдрөөр энэ 7 хоногоор амьдрал дуусах гэж байгаа биш. 10 жилийн дараа, 50 жилийн дараа ч гэсэн амьдрал үргэлжлэн. Тэгэхэд тэр тогтолцоо, тэр үнэт зүйл гэдэг юм өөрөө оршин тогтнох хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш тухайн үедээ цагийн аясыг дагаж хувираад ээж болохгүй л гэж би яг үнэн тий. Манад бол байдаг, арчилсан намч байдаг нэг зүйл. Яадаг вэ гэхээр хідэн лидерүүдэн дагаад хуваагдаад бутарчдаг. Тэгээд хоорондоо зодтолдог, тэгээ болдог. Энэ ямиг бол бид нар одоо болох хэрэгтэй байна. Энийний эсрэг явдаг хүн бол биш дээ. Ягаад тэгэхээр үнэт зүйл гэдэг би юунд итгэж үнэмшиж чинь тэрийг л хамгаалж үлдэх хэрэгтэй. Магадгүй үнэт зүйлд минь харшилах юм бол би хинтээч тий. Эсвэл нэг модон шинэ аавыгаа харвж исэн гэдэг шиг хинтээч бас тэрсэлдэж болно шүү дээ. Таны үнэт зүйл юу юм? Би бол үнэт зүйл тэр энд чинь байгаа итгэл үнэмшил яг юу юм? Давчгаа юу? Өөрийнхөө итгэж үнэмшиж байгаа зүйлд үнэнчүүлдэг л байна. Итгэж үнэмшиж байгаа юм. Зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Гитлерийн хэлсэн үг байгаа шүү дээ. Би бол өөртөө үнэмшүүлсэн хүн гэдэг. Хамгийн сүүл. Тэгээ ингээ бодохоор Гитлер одоо хүндрэлтний түүхэнд өчнөө хард толгой хийцсэн тийм ээ. Буруу юм ч хийсэн. Тэгсэн мөртлөө зүгээр яг тэр зарчмаар нь харах юм бол Гитлер айгүй мундаг хүн байхгүй. Өөртөө үнэмшүүлдэж чадсан. Тэгээ өөртөө үнэмшүүлдэн өөрийгөө ялна гэдэг их чухал зүйл шүү дээ. Хүнд үнэнч байхаас илүү өөртөө үнэнч байж чадаагүй хүн хүнд бусдад тэзээч үнэнч байж чадахгүй. Тэгж хэлмээр байгаа. Тийм учраас хөрөлсөхтэй холбоотой асуусан асуултанд хариултыг чинь би авчлаа саяныхаар. Хөрөлсөх гэдэг хүний хувьд надад нэг үгэнд таалагдсан шүү. Нэг арга хэмжээнд залуучуудын арга хэмжээнд ирээд хэлчихсэн. Би манай намайг өчнөө шүмжилдэг. Гэхдээ та нар дарга зэрэг болж болно. Албан тушаалд очиж болно. Хэн нэгэн дарга намайг албан тушаалд тавьсан гэж битгий бодож байгаарай. Бидний итгэж үнэмшиж явсан үнэт зүйл маань намайг энд хүргэсэн гэж бодож байгаарай гэж хэлчихсэн. Тэр бол бас мундаг үг юм байна гэж би ер нь зүгээр сонсчод байж та бодож ирсэн. Үнэт зүйл гэдэг бол өөрөө үнэт зүйлгүй маш олон хүмүүс бий болохоор бүх юм үнэт зүйлгүй болно шин. Одоо бол би өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг энэ ардчилсан нам засгийн газар барьж байгаа энэ асуудлыг бол үнэт зүйлсгүй хүмүүсийн бөөгнөрл юун шинжлэх юм бэ? Илгэлийн засгийн газар бүрдсэн байна л гэж ойлгож байгаа. Ингээд ер нь өөрөө хэдэн онд энэ намд илссэн юм? Би 1998 он 99 онд энэ намын дэргэд оюутны байгууллага байгуулах гэдэг. Одоо энэ хурлын гишүүн байсан Загчв гишүүн тэр үед одоо залуухан байлаа 30 40 үржижсэн залуу. Тэгэхээр чи бүр 10 хэдтэй байсан байна. Би 18 эсвэл байсан байх л та тий. Оюутны бас их сургуулийн оюутны холбоо. Би ч бас их сургуулийн оюутны холбооны дарга байсан шүү дээ. Оюутан байна. Чи ерөөсөө дарга яваад байсан юм шүү. Би тэмцэгч байсан. Оюутны холбооны дарга. Тэгээд яасан гэхээр залуучуудын холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга. Яасан гэхээр тэр жил анх удаа оюутны сургалтын төлбөрийг бууруулах чагсаалыг бид нэр хийгээд Сүхбаатарын талбайд тэр үед электрочин засгийн газар байсан баха. Тий, нөгөө орныг буруу тойрдог тийм ээ, авцтай тойрдог. Авцтай тойрдог. Тэгэхэд би одоо Мөсийн оюутны холбоонд одоо бас ажиллаж байсан. Тэгээд тэрийг сурвалжлаад явж байсан санагдав. Тэр жагсаалыг одоо зохион миний оролцож байсан анхны жагсаал болохгүй юу? Тэрнээс хойш би одоо ингээд сая өчигдөр бодоо байжсэн би 9 дахь жагсаалаа зохион байгуулж удирдсан байна. 9 удаа Сүхбаатарын талбай дээр.
Тэгээ тэр үеэс эхлээл би энэ залуучуудын холбоо гэж явж байгаа. 2000 онд би арангаах л та. Нутагтаа одоо улсын хурлын гишүүний сонгуульд анх удаа менежерээр нь ажиллаад ялуулаад. Хиний? Төмөрөчр гишүүний. Тэгээд 2000 онд би 2 дугаар курсын оюутан багтаа энэ намд элсэж ирсэн. Тэгээ би бол энэ намыг бол Монгол улсын хүмүүс янз бүрээр ярьдаг. Би залуу хүнийхээ хувьд Монгол улсыг өнөөдрийг хүртэл авчирсан бүх юмд алдаа оноо сайн муу юм байна. Ховхонд ч байна. Танд ч байна. Надад ч бас муу тал бий. Ихтэй бас та бүхэн хоёуланд нь сайн тал бий. Тэгээ энэ улс орны хувь заяа тусгаар тогтнолыг авчирсан. 70 жил, 80 жил, 90 жил яалтчгүй хүний иргэшээлд те хүнд хэцүү цаг үед бас яалтчгүй цаг үе байсан. Гэхдээ л энэ улс орныг өнөөдрийн дайтай аваад ирсэн юм аа. Тэрний хүчинд бид нар те өнөөдрийн ингээд арчил юм яриа сууж байгаа. Яг үннээ хэлэхэд 90 оны арчлалыг би одоо чи дараа манад очиор би чамд их сонин түүх үзүүлнэ. 87 оноос хойш Монголын үнэн сонины манай үнэн сонины бүх дугааруудыг би архиваас аваад ингээд тавьчихсан байж байгаа. Арчил хаанаас эхэлсэн бэ? Хэн дэмжсэн бэ? Тухайн үед 210 мянган хувь захиалагдчихсан үнэн сони ямар үүрэг гүйцэтгсэн бэ гэдгээс ахуулаад бид нар өнгөрсөн түүхийг хизээш шүүж хизээч яллаж болохгүй юм байна гэдгийг би тэндээс ойлгосон. Тийм ч учраас 7 бурхан харавдгүй гэдэг киног хийж Монголын эх орончид, үеийн эх орончид те одоо өөрийн амь нас, одоо өөрийн гэр бүл, үр хүүхэд гэхээсээ илүү юуны төлөө амьдралаа зол тэмцэж байсан юм бэ? Тэрийг нь үннээр нь ёстой цензургүйгээр Монголын 21-р зууны залуучууд ойлгосоо гэж чадаа хийсэн. Тэг харамсалтай нь ингээд өнөөдөр бүх юм хоёр талд болцсон. Нэг юм ихээр заавал улс төрч харддаг, эсвэл хардаж харддаг. Энд байдал тасрахгүй л дээ. Их зовлонтой. Гэхдээ энэ байдал аяндаа илааршин гэж би боддгийг. Хэдэн жилийн дараа. За яг жоох идгэж магадгүй. Тэрнээс бол бүр тэгж өөрчлөгдөхгүй. Олон намын тогтолцоо байсаар байгаа тохиолдолд бол байсаар л байна. Жишээ нь одоо ардчилсан намын залуучуудын холбоо бас нэг өөр юм ярьцэл сууж байгаа шүү дээ. Гэхдээ нэг юмыг бид нар бодох хэрэгтэй. Америк нэгдсэн улс 2 намын тогтолцоотой биз, олон намын тогтолцоотой биз, 2 намтай биз ирэх хүрдэг. Тэгэхэд Америк яаж нэхэр өнөөдөр Америкийн нэгдсэн улсын үнэт зүйл түүх тэр Америк хүний бахархал гэдэг юмны төлөө 2 нам хизээш талцдаггүй байхгүй, нэг үүсгдэг. Ядаж л түүхэн 2 янзаар бичдэггүй байхгүй. Түүхч нарыг одоо хөлсөлж. Та чинь number 1 хөдөлгөөнд байлаа. Number 1 хөдөлгөөнд байгаагүй. Оюун эрдэнэ байлаа. Тийм аа, оюука тэргүүнээс. Оюун эрдэнэтэй дандаа андуурд юм байна. Би өөрийг чинь number 1 хөдөлгөөнд байдаг гэж бодчихсон шүү дээ. За ингээ болор цомын эзэ яруу найрагч хүн зөвхөн уран бүтээлээ хийгээд явахгүй яас. Ягаад заавал энэ улс төрлөө орж ирээл энд хэрүүл хийгээл тэмцэл хийгээл ингээд байд юм бэ? Харин тийм хүн бүхэн тэгж асуудгийг наадах ч. Хүн бүхэн бас асуух би бүр зүүлж шүү. Харин хүн бүхэн бас зөвлөдгийг наадах ч. Тэгээ яг нөгөө нэг үг байдаг л та. Одоо юу гэдгийг өнөөдрийн энэ харанхууд чи асч би асч бид бүгдээрээ асч гэрэлтүүлэхгүй бол өөр хэн гэрэлтүүлэх юм бэ гэдэг шиг. Зүгээр би шүлэг бичдэг яруу найраг одоо оролддог хүн. Би өөрийгөө нэг тийм том мундаг яруу найрагч гэж бас хэлэхгүй. Монголын үеийн яруу найрагч нар эх орончид байсан. Буян нэмхээс ахуулаад хэлмэгдүүлэлтийн он жилүүд твштэй эсэргүүнүүдийг ачиж байгаа машины твшинд дор даруулж насурж исэн, нацагдорж шоронгоос гарч ирээд бөмбөрийн хашаад бөмбөр цэргийн хашаад түшээд босоогоор насурж исэн сахуулаад хамгийн сүүл ташуулбар бас эх орныхоо төлөө газар шорооныхоо төлөө үгээ хэлж байгаа л бурхан болсон. Зинээч гисэн шүлэг бичтгэл яруу найрагч хүн байсан. Тийм учраас бол эх орныхоо төлөө чадж байгаа үедээ үгээ хэлэх миний үүрэг гэж боддөг шин. Болж байгаа ямыг нь би дэмжинэ. Болохгүй байгаа ямыг нь бол үгээ хэлж явах нь бол энэ эх орны иргэн болж төрсэн хүний хувьд тэр тусмаа бас нэг 5-3 үг холбож хэлцдэг яруу найрагчийн хувьд бол үүрэг юм байна л гэж. Ер нь бол үеийн яруу найрагчд эх орончд байсан. Та нар ингээд хараарай. Хамгийн муу коммунист удирдагчнараас эхлээд одоо бид нар муу гэж ярьдаг боллоо тий. Монгол цустай Халимаг Ленингээс ахуулаад Ленин ч бас Монгол цустай юм уу?
Тийм шүү дээ. Ленин багшиг хэлээд байна уу? Тийм Ленин багш. Ленин багшийн чинь сая хөшөөгийн болгоод имиж чинь халимаг хүн шүү дээ Монгол цустай. Бүр Маяковскийн шүлгэн дээр байдаг байхгүй юу? Нэг мөрн Монгол маягийн онгор нүдтэй гэдэг Ленины тухай шүлгэн дээр байдаг шүү дээ. Би одоо Мао Цзэдуны тухай хэний ч мэдэхгүй Мао гэдэг номыг уншаад дуусч байна. Мао Цзэдун шүлэг бичдэг байсан байна. Тэр байтугай сонины эрхлэгч байсан юм да. Тий, сонины эрхлэгч байж ирсэн. Наад номыг чи хоёулаа хамт л уншаад дуусч байгаа юм байна да. Сталин бүх юмаа хувааж авахд, Троцкий Сталин хоёр бүх юмаа хувааж авахд Сталин Правда сонингоо авч үлдчихсэн. Троцкий бүх айрмаа авч үлдчихсэн. Яасан айхтар хүмүүс ирж жишээ татаад үнэн сониндоо авч үлдэнэ гэж хэлэх гээд байна уу? Зүгээр ингээд бодохоор бол хүн юм бичнэ гэдэг бол тэр хүн сэтгэж байгаагийн хэлбэр л дээ. Хүн бас юм уншина гэдэг чинь энэ тэлж байгаагийн амьд байгаагийн шинж. Тийм учраас би юм бичдэг хүн бүхэнд хайртай байдаг. Бас үеийнхээ найзныг бүгдийг нь бичээч гэдэг. Бичнэ гэдэг сэтгэж байгаагийн шинж, сэтгэнэ гэдэг чинь амьд байгаагийн шинж баггүй. Тийм болохоор Ленины хөшөөг буулгахад тэгвэл дургүй байсан уу юу? Яг тэр Ленин гэдэг хүнийг их олон янзаар тайлбарлаж байна л да. Би зүгээр нэг юмыг боддгийг. Дэлхийг өөрчилсөн. Сайнаарч бай, муугаарч бай. Бид нар Чингисийгээ сайн л гэж магтаад байдаг. Бусад улс орнууд Чингис шиг алуурчин байхгүй муу л гэж ярьдаг тийм үү? Энэ адилхан л багхгүй юу? Гэхдээ Чингис бол агуу бахархал Монголын. Тэрэн шиг Ленин бас Монгол цустай. Татарын цус үсэрч, Монгол цус үсэрч бас дэлхийг өөрчилсөн хоёр дахь хүн шүү. Яалтч юу. Дээрээс нь нэг юмыг бодож байгаа. Би өөрөө уран бүтээлч хүн. Жишээлбэл миний уран бүтээлийг шүлгийн номон дээр нэг хүн дэвслээд нулимаад ураад чиний бичсэн ном руу одоо тийм ээ морь харах юм бол чиний үр хөвгт ч юм уу хин нэгэнд уран бүтээлч хүнд бол гоё ярагдахгүй байх. Ленин гэдгээсээ илүү тэр бол тэр Ленины тухай хийсэн уран бүтээлчийн уран бүтээл ихгүй баримл ихгүй шүү. Соёлын дурсгал. Бид нар тэр өнцгөөс нь харах хэрэгтэй юм билээ. Англичууд манай Чингисийн хөшөөг чирэл буулгаад хийчих юм л шүү дээ. Тэгээ энэ бол нийгмийн өөрөөс нь ертөнцийг үзэх үзэл ах л та. Чингис хааны тухай ер нь хэр их уншсан бэ? Ер нь их уншсан гэж хэлж болно. Би бол Чингисийн нэг юм тэр Монголын нуус товчоонд их гоё дүрм мөр баг. Араат могоо шудрагаас шудранд нь бүү орё. Амаар хэлээр ярилцаж учраан уулзъё. Хорт могоо шудрагаас шудранд нь бүү орё. Хоёрхан нүрээрэн учирч учраан уулзъё гэж. Энэ бол Монголын нуус товчооны тухайн үедээ Тэмүүжин Жамах хоёрын анд болохтой барилцж байсан хамгийн мундаг үг гэж би боддог. Мундаг үгээс гадна мундаг зарчим. Өнөөдөр Монголын улс төр дандаа ховын чанартай асуудлыг шийддэг болсон. Хин нэгнийхээ үгэнд орж хин нэгэнд гомддог, өшрөхдөг, өшөөгөө авдаг, нэг нэгээ гүтгдэг, дэвсэлдэг. Уг нь бол яг энэ араат могоо шудрагаас шудраанд нь орохгүйгээр ам хэлээрэн ярилцаж учраан уулзах цаг юм байх юм л та. Би энэ намуудын зөвшөлтслийг ерөнхийлөгч маань эхлүүлээсэй гэж боддог. Өнөөдөр та ерөнхий сайд алтан уягт мэдгэл гардууллаа. За жагсаалыг төлбөртөө жагсаа, мөнгө өгч жагсаасан байна гэж хэлсэн мэдгэл гэсэн үгнийх нь хариуцлага нь хэллээ шүү дээ. За энэ хизээ дуусах уу? Энэ мэдгдлийн хариуг хизээ авах хэрэгтэй. Хариуг нь 24 цагийн дотор шүү дээ. За өгөхгүй бол яах вэ? Өгөхгүй бол наад чинь Монгол улсын эрүүгийн тухай хуулийн заачсан л юм байна шүү дээ. Бид нар хуулийн л асуудал ярьж байгаа. Ерөнхий сайдтайгаа. Ерөнхий сайд маань жагсаалын шаардлага гардуулж өгөх үед харамсалтай биднийг оруулаагүй л дээ. Тэгээ бид нар яалтчгүй их хурлын гишүүдээр өгүүлсэн. Тэгээ жоохон үл тохиолсон байдалтай гээд инээж мэгээд тоглоом шоглоом хийж байгаа байдалтай. Тэр чинь Монгол улсын ерөнхий сайд хүн шүү дээ. Зүгээр Норвей алтан уяг гэдэг хувь хүн биш байхгүй юу? Тэгээ ард түмэн бас тэр ерөнхий сайдаа шаардлага хөрвүүлж байгаа байхгүй юу? Яг мөнгөөр хүн авчирж байгаа гэсэн над баримт мэдээ ирсэн. Баримт байгаа. Би мэднэ гэж хэлснийг Монголын ард түмэн зингэрлэгсээр харсан. Тийм учраас би өөрөө тэр жагсаалыг удирдах зохион байгуулж байсан хүний хувьд хин гэдэг хүнээс хэдний өдрийн хэдэн цагийн хэдэн төгрөг авсан юм бэ? Баримтыг гаргаж ирээч. Баримтаа өгөөч. Үнэхээр баримтаа гаргаад ир.
Тийм бол би одоо ерөнхий сайд тантай таны хүлээн зөвшөөрье. Хэрвээ баримт байхгүй гаргаж ирж энийг баталж чадахгүй бол таныг би худалчин байна гэж бид нар ойлгож байна. Би биш, тэр жагсаалд оролцсон бүх хүмүүс. Худалч ерөнхий сайдтай юм байна. Тийм учраас Монголын засгийн газар худал засгийн газар юм байна гэдэг. Утгсан гэж шүүгдэх үү? Тэгээд хоёр дахь алхам нь яах вэ гэхээр хэрвээ та худлаа ярьж бандахтаа сандахтаа ч юм худлаа ярьсан бол ард түмнээс хэвлэл мэдээлэлээр уучлахгүй баримт гаргаж ирж чадахгүй бол уучлахгүй. Уучлалт гуйхгүй юм бол таныг ард түмнээ гүтгсэн гэд эрүүг хуулийн заасан багш нэр төрлийг гуйх байх тээ. Гуйхгүй бол тэгээ шүүхэд хандна да. Нэг дөрж байгаа чинь батлага сайдаас уучлал гуйлг бол өчнөө л удлаа шүү дээ. Тэгээд харин ард яг баттуулга нямдорж гэдэг хоёр хүний асуудал. Тэр үл ягдаа хоёр хүний асуудал. Энд бүхэл бүтэн Монгол улсын ерөнхий сайд ард түмнэд гүтгэж байгаа асуудал ярьж байгаа байхгүй юу? Ер нь их сони юм аа. Нэг нь мөнгөөр жагслаа за яах вэ гэл. Нөгөөх нь болохоор мөнгөөр жагссан гэ гүтгэлээ ард түмнэд дэр гэ. Мөнгөөр жагсч болтгүй юм. Болно шүү дээ ер нь. Тийм хуулийн зал байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Одоо жишээлбэл очиж танай жагсаад би өдөр хоолныхоо мөнгөийг авах. Яг би үлсэж өгөх хэрэгтэй юм уу? Чи нэг юм боддоо. Өглөө 8 цагт ирээд ороо 6 цагт тарж байгаа хүмүүс хоол идэх ёстой юу? Ёстой шүү дээ. Үгүй тийм шүү дээ. Уу яа тэр хүмүүс хоёр хуушуур авчирж өгч болох уу? Аяг цай авчираад өгч болох уу? Хаалган дээр зогсож байгаа. Үгүй эн чинь ариун л явдал шүү дээ. Тийм биз дээ. 400 иргэн тэндээс хүрээд ирсэн байна. Тэд нар чи хөөрхийн ах дүүнэрийнхаараа явна. Зарим нь яах юм тэгээд. Тий. Тэр би тэрийг гайхаад байгаа байхгүй юу? Тэгээд тэд нар чи хаана очиж хоол унд идэх юм? Бид нар тэр хаалган дээр байж явахт нь хуушуур авчирч өгсөн. Бид нар халуун савтай цай нэг удаагийн аягтай авчирч өгсөн. Энэ бол байх ёстой юм багхгүй юу? Тэгээ яах ёстой? Арчлалын төлөө арчлалыг аврах гэж жагсаж байгаа хүмүүс харангадаж өгөх ёстой юм уу? Эсвэл тийм үст ямар үлсгэлэн зарлж байгаа биш. Тэгэхээр бол мөнгө аавн тэр бол над бол ёстой чиний хэлдгэр ариу явдал юм шиг. Яагаад болохгүй гэж би тэрийг гайхаад байгаа байхгүй. Яагаад намын гишүү намынхын төлөө жагсны төлөө мөнгө авч болохгүй тэрийг гайхаад байгаа юм гэдгийг л ойлгохгүй. Тэгэл ерөнхий сайдыг батлаа л гэж. Тэгээ батлахгүй бол бид нар дараагийн нэг алхам нь ийм харагдаж байгаа. Хэрвээ бид нар энэ удаа дугаа өнгөрөөх юм бол заяа дараа нь хэн чинийгээ гүтгэж болно. Хэн чинийхээ хийсэн ажлыг харлуулж баллуурдаж болно. Дараа нь хэлэшгүй ерөнхий сайд чи ингэдэг юм байл шин. Тэгээ та нар ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцож надтай хариуцлага тооцолт. Тэгээ бид нар хэлэх үггүй болно шин. Зөвхөн би биш Монголын нийгэм тийм болох байхгүй. Ер нь бол албан тушаалтан хариуцлага тооцдог шүү дээ мэдний эцэст. Ардын хөвгтөл. Тий. Тэгээд харин энэ одоо би одоо Монголын шүүхийг хэрвээ одоо ерөнхий сайд баримтаа гаргаж ирэхгүй уучлах уухгүй бол бид нар шүүхт өгнө. Шүүхт өгөөд шүүх яаж өнөөдөр Зандаа үгийн инх болд гэдэг хүнийг оюун үрдэнэ гэдэг нэг залуу зурагтаар яриад Зандаа үгийн инх болдын компани тоолгын машин оруулж ирсэндээ ирээд ингээд сонгуул бодлоонд тулцсан гэд хилцснийхээ төлөө хүн гүтгсэн хэрэгээр ирүү үсцэн явж байгаа шин. Гадагшаа нисэж мисэх гарах мархаа хориулцсан. Тэгэх юм бол адилхан одоо ерөнхий сайд ард түмнээ гүтгчгээд адилхан гарах эрхийг нь хорих хэрэгтэй шүү дээ. Шүүх яаж ажиллах нь ерөнхий сайд баларч. Шүүхийг харъя гэж байгаа байхгүй юу? Энэ бас Монголын шүүхэд өнөөдөр ард түмний тавих нэг дүн. Тэг үнэхээр Монголын шүүх нэг эрх баригчдын карманд ороогүй шудраг юм бол нэг дүнэл гарах байх л та. Ер нь аль ч улсад нэг шүүхэн шудраг модраг гэд явдгүй юм биш үү те. Маргалдагч хоёр тал аль нь л гомдолтой л байдаг. Шудраг байхгүй байж болно. Ядаж шудрагдуу байх хэрэгтэй байхгүй. Тийм ээ. Шудрагдуу. За наад дээр чинь бол би тэнтэй. Тийм биз дээ. Арай ч юм улаан сайн юм байж болохгүй үстэй тий. Энийг л ярьж байгаа тий. Тэгээд одоо би өөрөө их сургуулийн улс төр судлалын төгссөн шүү дээ. Миний мэрэгжил чи улс төр судлаач нийгмийн ухааны багш. Энэ үгрээ би мастер хамгаалсан. Оо за. Тэгээд нэг юмыг би гайхдаг байхгүй юу? Би одоо улс төрийн шинжилгээ ухааны онол гэдэг юмыг бас нэг ногоотой шүлийг нь ууж муусан үнэ л дээ. Бас тийм ногоотой шүл байна. Байна. 4-5 жилийн. Тэгэнгүүт энэ миний мэдхээр нэг 3-4 сарын өмнө хүмүүс л энэ ардчлалын үнэт зүйл гэдэг нэг юм ярьдаг байсан. Би аягүй сайн мэддэг онлын өв тэрийг нь. Энэ одоо хараат ус байдал, засаглалын тэнцвэртэй байдал ингээл аягүй олон юм ярьлаа л. Гэтэл өнөөдөр тэр нь Монгол яг сонгодог утгаараа бол байхгүй болчихлоо. Алга болчихсон. Одоо зүгээр нэг намын карма марма гэж яриха болио идэхүү. Зүгээр л байхгүй болчихлоо. Хэн байхгүй болгосон бэ гэсэн чинь нөгөө нэг ярьдаг хүмүүс нь өөрсдөө байхгүй болгочихж байгаа байхгүй юу? Юу ч хурдан байхгүй болт юм тийм. Тэгээ 2-3 сарын дотор тийм ээ байхгүй болгочлоо. Тэгээ одоо яах вэ?
Одоо бүр байхгүй болох уу цаашаа? Бүр байхгүй болгох юм уу? Яах вэ? Бүр байхгүй бол энэ Монгол улс чинь эсвэл коммунист дэглэм тогтдох юм бэлээ. Эсвэл анархизм болох юм бэлээ. Эсвэл буу бариад бие юм рүүгээ байлдах болно шин. Гэхдээ ард түмэн бас төвчөн штэ. За яг манай дарга учраас 3 удаа хууль зөрчиж болно. Би одоо ард түмэн ардын хүүхэд учраас тэр 1 удаа хууль зөрчиж болно гэдэг тийм хууль гаргах юм. Чи тэгтээ арай л сүртэй дүгнэлт хийгээд байна. Би одоо жишээ нь 6-7 жилийн өмнөөс яг ингэж бичдэг байсан байхгүй. Хүүе ард түмэн сөнлөө. Маргааш ихэд өнөөдөр Монголын арчил байхгүй болчлаа. Тракторчдын цуглааныг бүгдийг татаж хангаагаад аваач шорон тийжлээ. Ингээл дууслаа эднэр гэж бичдэг. Тэгтээ одоо ботоор жоохон ичээд байгаа шүү дээ. Тэрнээс ичээд. Яг гэвэл дүгнэлтийг амар эрт хийдэг байхгүй. Бид нар айгүй сүртэй хийдэг байхгүй. Чи бол уран бүтээлч хүн, би сэтгүүлч хүн. Бид нар сэтгэлийн хөдөлгөөнөөр амар хүчтэй дүгнэлт хийдэг байхгүй юу. Тийм юм болоод байгаа юм биш вэ змүх бата гэдэг шүү дээ. Тэгтээ Монголын ард түмэн өнөөдөр чамд баярлж байгаа шүү. Нөө яасан гэж баярлж. Тухайн үед нь тракторчтай жигсэжсэн нийтлээ ард түмэн чамд алгаад ашигласан мэс тэр үед зөвлөгчсэн мэс. Чиний талд эсвэл энэ мөнх хэсгэлэн гэдэг дурак хүүхэн юу солиороод байгаа зайл гэж хэлсэн. Оо яг тэр үед бол өглөө болгон л шүүхийн зарлаа авдаг байсан шүү дээ. Одоо ч гэсэн би бас тийм л байгаа шүү. Тэгэл нэг цагтаа дээр дуудагддаг. Энэ сони ер нь хэр дуудагдаж байна. Гэхдээ хэр дуудагдаж байна гэж одоо 2 сар 3 сар л болж байна да. Хэд дуудагдаж. Тэгэл одоо хамгийн сүүлд манай Женко Батулга ах маань 100 сая төгрөг их шүүгэл өгсөн шүү. Танаа сонинго? Сонинг тий. Тэгэл одоо шүүхийн шийдвэр айгүй хүч төрмгийлэл гарчдаг юм байлээ. Тэгэл 100 сая төгрөг төлөх ямар ч сонин Монголд өнөөдөр байхгүй шүү дээ, тийм ээ. Тий. Тэгээ төл гэсэн үү 100 саяг уу? Яг төлгээгүй л дээ. Бүх сониноор хэвлэл мэдээр уучлалгуу гэсэн. Тэгээ гуйсан уу? Гуухгүй гэсэн чи хүчээр. Яагаад гуйдгүй? Гуухгүй гэсэн чи хүчээр бид нар эсэргүүцсэн байсан чи шууд алга цохоод ингэ шийдвэр гарцсан байхгүй. Бид нар буруу шим чинь. Тэгсэн чинь хүчээр л бидний өмнөөс эдэн сонингууд дээр тавьчихсан л байлээ. Чи яагаад харин бол шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тэрийг биелүүлж явах ёстой шүү. Манайх дав заалтах гэжсэн байхгүй. Тэр дав заалдаг юм уу? Дав заалтах гэжсэн чи маргааш нь манай өмнөөс баахан 4-5 сонин дээр юм тавьсан байвал яхав тэгэл одоо тийм үү. Тэгэл сайн л чи мөнгө төлж өөр сонингуудаар юм гаргаагүй. Тэгээд иймэрхүү. Тэгээд дав заалдаг уу юу? Тий, иймэрхүү л байдалтай. Тэгээд би нэг удаа дав заалтсан. Тэрний юу гэхээр Арангаа аймгийн сонгуулийн тойргийн маргаан дээр. Тэгээд 7 хоногийн өмнө би ялцчихсан. Одоо 10 хончиж байгаа шиг байна. Ялцсан. Нийслэлийн дав заалдах шатны шүүхтэр. Яасан гэхээр Арангаа аймгийн 1-р тойрогт нэр дэвшигч Мөнх хотын гомдол үндэслэлтэй байна. Энэ асуудлыг хүлээж авч шийдвэрлээ гэд Арангаа аймгийн шүүх рүү, Сум дундын шүүх рүү явуулсан. Тэгээд одоо болтол авч хилцээгүй. Хэрвээ би одоо ямар нэгэн арх үйлдвэрлэдэг компани захирал байсан юм уу, нэг банкны эзэн байсан юм уу, эсвэл би ардчилсан намын гишүүн байсан бол айгүй хурдан тэр доор нь маргааш шийдвэр нь гараад оройн сонгуулийн ерөнхий ороонд авчирч өгөө, шөнө сонгуулийн ерөнхий ороо хуралдаа тий гаражаараа гарч гүгээд тэрийн ордонд аваач өргөн бариад би одоо тангар өрхөхөө байж байгаа шин. Хогч нэ. Архины үйлдвэрийн эзэн биш, банкны захирал биш зөө арчилсан намын гишүүн. Гэхдээ би тэгээ сүүлийн үед бодоод байгаа юм байсан. Би одоо архины үйлдвэрийн эзэн болохгүй яав да. Банкны эзэн байхгүй яав да. Яг энэ үл зүгээр миний жок. Гэхдээ өнөөдөр нэг ийм болж аав маань бас ерөнхийлөгч байхгүй яав да. Их хурлын гишүүн байхгүй яав да. Сайд байхгүй яав да. Энэ ардын хүүхдүүд гэдэг чинь Монгол орны дид ерөнхийлөгч болохгүй юу гэх чинь. Өчнөө олон юм болно. Шууд дид сайд майд тийм ээ. Агентлагийн дарга марга. Шууд дид сайд болоо дараа нь хурал сонгогдно. Тий, тэгэл иймэрхүү нэг жишг энэ бол буруу хандлага байхгүй юу? Энэ бол өөрөө арчил биш. Энэ бол өөрөө анархизм. Улс төрийн шинжлэх ухаанд бол тэгж үздэг байхгүй юу? Үздэг. Тийм учраас бол одоо би энэ юм яриад байгаа. Тэгээд одоо сүүлийн үед их зовлонтой юм аа. Хэвлэл мэдээлэл бүгдээр мөнгөтэй хүмүүсийн гарт очсон. Чи одоо мэдчихэв. Үндэсний шуудангийн отгон баярыгаа хоёулаа дэмжээлсэн те нөгөө эзэдийн юу вүлээ? Хэвлэл мэдээллийн эрхчлөө эзний юу вүлээ? Тэ нэг нийтлэл бичсэн шүү дээ. За тийм. Яг үнэн утгаараа одоо жишээлбэл Өвөр хангаан аймагт тэр сонгуульд оролцсон гэдэг байгаа тэр 2 хүүхэд нэрээд хэвлэлийн баг хурлын төсөв төрийн ордонд.
бид нар ажиллаагүй маа. Цаашаа харж байгаа миний зураг өөр хүний зургийг цааш нь харсан зураг аваад энэ хүний зураг гээд ингээд гараал ирэнгүүт яасан гэр мөнгө тараагдчих хэвлэлүүд рүү. За. Баримтууд нь байж байгаа шүү дээ. Баримттай. Тэр хоёр хүүхдийг гаргахгүй гэж. Тий, наад мэдээгээ битгий гаргаарай. Маа сон дээр гарсан шүү дээ. Тэгээ танаа сонин дээр гарна л та тэр чи. Яагаад маа дээр гардаг вэ? Танаа сонин манайх гинт ч юу мөнгө авч чадсангүй юу? Чи их буруу гинтсэн байлаа шүү. Буруу юм тавьчихв. Ер нь нэг ийм юм бас өөрөөс хэвлэл мэдээлэл би ч гэсэн өөрөө бас нэг интернет сайт ажиллуулж гин, нэг өдөр тутмын сонин ажиллуулж гин тий. Хэвлэл мэдээллийн салбарт миний өчнөө гол найз нөхөд байна. Энэ хэвлэл мэдээллийн салбар ямар хэцүү вүлээ? Юугаар санхүүждэг вүлээ? Бас хэцүү хаанаа л зовлонтой. Гэтэл өнөөдөр мөнгөтэй хүмүүс бол ингээл бүх юмыг мөнгөөр шийдэл дураараа л дургаал явжлаа гохгүй. Гэтэ энэний эсрэг мөнгөтэй хүмүүсийн өөдөөс дунд туруугаа гоцоолгодог өдөр ирнэ л гэж боддөг шүү дээ. Тэгээ жинхэнэ утгаар нь. Тэгээ та нар зарчмаараа хуулийн дагаа асуудлаа шийдэ гэж хэлж чаддаг. Эрхийн хуруушгүй байхсан гэ. За бүтээрийн нэвтрүүлгийн цаг дуусж байна. Тэгэд одоо зүгээр миний асуугаагүй хэлчмээр үг юу вэ? Цензургүй юм чинь. Гэхдээ би энэ Баабарт их баярлаад байгаа. За. Нэг өдөр Баабар цэгмэн рүү орсон чинь даварсан даргын ямар тарах эрэхтэй тоодгорууд гинэ. За тийм. Нийтлэл гаргаа бичиж. Тэгээ би арчилсан нам дотор энэ бас арчлалын төлөө зүтгэж явсан хүмүүс дотор үннийг ингэж ярьж чадж байгаа өнөөдөр хүн байгаад нь би бас баярлж байгаа. Үнэхээр одоо Баабрын бичснээр бол энэ эдэн тоодгорууд чинь энэ Монгол улсыг баллах гэж шин. Юмд бас учир начир байна. Хэн ч ялж болно, ялагдаж болно. Тэрийг ялтаач, ялагдлаач зөв хүлээж авч хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй байхгүй юу? Тэгэл нэг үхч үргэлтгэж байгаа юм шиг яард сандчаал тий. Эсвэл одоо нэг аяхтай хоолой хоорондоо булаацалтаад байдаг юм уу? Яа тэгээ хурдан идэхгүй бол нөгөөдөл нь булаач ичих гээд байдаг. Яг одоо л булаацалдаг цаг шүү дээ. Бүтэн жилийн аяхтай болгочих. Ийм юм руу ингэж улаартай айрдаг. Тэгээ хитрхи ингээд нэг өш хонзон санаж байгаа юм шиг асуудал ханддаг тий. Ийм байдал газар авч эхэлж штэ. Энэ цаашаа явуул яах юм? Өчнөө бол нөгөө жагсаал дээр гавь тамирчин сагсан шарав жамцсан хэлсэн үг байгаа штэ. Шоронд ч н ороод заяа. Данкош зүрхэн гаргаж чадах зөрөгтэй Монголын өчнөө олон аавын хүүхдүүд байгаа шүү гэж та нарт хэлчихье гэд тэг хэлжээс. Тэрэн шиг бас юунаас ч яахгүйгээр хинээс ч юмихгүйгээр үгээ хэлж чадах, үзэл бодлын төлөө явж чадах, үн зүйлсийн төлөө өчнөө олон залуучууд байгаа шүү дээ. Гэтэл байж байгаа зургатаа үзэл хэрэгтэй бол тэд нар гараал ирнэ. Цаг үеийн бүхэн өөрөө те баатраар ч юм уу цаг үе бүхэн өөрсдөө их орончдоор дутдаггүй байхгүй. Тийм учраас нэг жоох учир начиртай байх хэрэгтэй. Яг үнэндээ одоо тэгэл арчил гэдэг нэрээр гоёдаг, гангардаг, бамбаа хийдэг, өмчилдөг энэ хүмүүс өнөөдөр энэ нийгмийг Монголын арчлалыг юу болгож байгааг бид нар харж байна. Жоох учир замбраатай байгаа ч. Өнөөдөр ардын нам ялагдсан. Би намын өдөр төсөвлөл дээр хэлсэн. Энэ дарга нар бүгдээрээ дарга сэтгүүсээ одоо өрснөөсөө буу. Энд нэг ширхэж дарга байхгүй. Та нарыг хинч дарга гэж хүлээж авахгүй байна. Тийм учраас хөрсөн дээрэн бууж бид нар сөрөг хүчин яаж ажиллах вэ? Ямар байх ёстой бид нар тэрийг үзүүлэх ёстой. Тэрэн шиг сонгуульд ялцчихсан өнөөдөр төрийн ирэх барьж байгаа хүмүүс нэг жоохон учиртай, бас нэг нуруутай тий. Бас нэг өрх гэр байдаг шүү дээ. Нэг аав минь за аавдаа итгэх нэг хүүхдээ итгэл байна да тий. Хичнээн аавдаа мууч гисэн аавдаа итгэх ёстой байхгүй. Ингээ нэг иймэрхүү юм руу яваач л гэдгийг одоо бас хэлчмээр байгаа. 96-аас 2000 онд арчилсан холбоо эсэл төр иржсэн он жилүүд байлаа л да. Тухайн үед би сэтгүүлчээр л ажиллаж байсан. За тэгэхэд бол зүгээр арчилсан намаас байя гэтэл залхсан байхгүй. Өмнөх сонгуульд нь ардын нам одоо Монгол Ардын Хувьсгал нам ялцсан байсан. Арчил яллаа ураа ашгарч лээсэн. Байя гэтэл он жилүүд байсан. 4 жил нөгөө банк цанк тампуурал ард түмэн туйлддаг шүү дээ. Тэгээ 2000 онд одоо Монгол Ардын Хувьсгал нам өнөөгийн ард
ардын нам яллаа л да. Ураа төрөө юу лээ? Төрөө хямралаас гаргаж төмнөө ядуурлаас авраа. За одоо ингээл амьдрал сайхан болох нэ гэсэн чинь тэр цагаас хойш танаа намын дарангуулын он жилүүд эхэллээ. За одоо л 2012 онд арчилсан нам яллаа да. Дангаараа олуула сайхан амьдрах нэ л гээд хөгжөөд идэг. Гэтэ юмыг ээж мэдхэвдээ бас дахиад 10 жилийн дараа арчилсан намын дарангуулын он жилүүдгээ яриа сууж ах юм билүү. Тэгэхээр бүх юм хоёр талтай үзэгчтэй. Мөнхөтэй. Юм бүхэн хоёр талтай. Туйлшраад яг уу. Алга хоёр талтай шүү дээ. Тэ. Гэхдээ ар нь ар шиг өвөр нь өвөр шиг л байх хэрэгтэй байхгүй юу? Энэ бол өөрөө зарчим шүү дээ. Тэ. Аав нь аав шиг ээж нь ээж шиг байх хэрэгтэй. Энэ бас зарчим. Тийм учраас бол одоо зүгээр ярьж байгаа юм бол бид нар зүгээр зарчим л ярьж байгаа. Тэрнээс биш 96 онд одоо арчилсан нам 4 жил төр барьлаа. Одоо энэ Зандаа хүүгийн их болд гэдэг хүн төрийн өмчийн хорон дарга байлаа. Монголын ард түмний 70 жилийн туршид те таны аавын ээжийн өвөө эмээгийн халуун залуу насаа өгч Монгол улс их хөр гэж 11.6 тэрбум долларын өр тавьж босгож ирсэн тэр их том бүтээн байгуулалтуудыг хэдхэн жилийн дотор яаж салхинд хийсгэлээ. Энэ Монгол улсын газар нутгийг гадныхын лиценз гэдэг нэрээр тэр үед хэдэн хувийг нь өгсөн бilé бид нар яриул ярих юм байгаа шүү дээ. Зөндөө юм байгаа. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ том голомт моломт гэдэг энэ мундаг банкнууд тухайн үед Монгол улсын ард түмний мөнгөөр яаж босч ирсэн бilé, хэрхэн цэвэрхэн ловер хийсэн бilé тийм ээ. Түүх мартдаггүй байхгүй юу? Түүх мартдаггүй, ард түмэн бас мартахгүй шүү дээ. За одоо хоёулаа хальж банкны салбарыг татаж унгаад тэгээд банк тамбууруулсан хэрэгт орооцолдох үе дээ. За ингээд битэрийн ярьслага. Дахиад жоох юм ярихгүй юм уу? За дахиад юу ярмаар вэ? Цаг маань дууссан. Одоо л жоо халж гинэ. Асуух юм байвал асуул та. Юу ярмаар вэ? Би өөрт чинь боломж олгосон шүү дээ. Гинсек танаа намын гинсекийн асуудал яригдлаа шүү дээ. Одоо гинсекээр Зандан шатар байгаа шүү дээ. Тэнд та нэрээ дэвшүүлсэн. Тэгээд янз бүрийн шахаанд ороод нэрээ татсан шүү дээ. Тэрний дараа би өөрөө ч ярин зодуулсан гэж сонссон. Тэр үнэн үү? Гэхдээ зодуулах модуулах юм ч байх. Зүгээр би ардын намын гинсек нэрээ дэвшүүлье гэсэн. Тэгээ яг тэ тэр үед бас нөгөө залуу хүний амгалан саналахгүй д. Намд маань одоо бас 32-3 тай залуу гинсект нэр дэвшээд мэдээж ялахгүй шүү дээ. Ялагдсан ч ялсан ч хамаагүй. Энэ намын дотоод арчил гэдэг юм, шудраг өрсөлдөөн гэдэг юмыг бий болгохын төлөө би бас нэрээ дэвшүүлье гэдэг саналыг гаргаж ирсэн. Яг гинсек болохтой холбоотой зодоонуудын болсон гэдэг бол худлаа л та. Ер нь бол яг энэ өөрсдөө аль ч улс төрийн намд байдаг дутагддаг асуудал, дотоод арчил гэдэг бол байнга яригддаг асуудал. Тэгээ энийг амьдруулахын тулд залуу хүний хувьд бол бас нэг зориг гаргасан. Тэгээд улс төрийн нам гэдэг чинь өөрөө хамтын удирдлагын нийлмэл нэгдэл واخхой. Хамтаараа олноороо ярилцах ёстой, зөвшөлдсөх ёстой. Дээрээс нь залуу хүн гэдэг бол биел нэг тий тэгэл энэ тэнд ингээл гар дүрэл юм саврдаад яваад байх юм бас нэр биш. Би гэж өөрийгөө ер нь хамаагүй бас цээжээ дэлдэх юм бол юу болдгийг одоо бид нар мэдэн штэ. Маш олон сургамж одоо саяхны сургамжууд хүртэл байна. Тийм учраас бид нар хамтаараа ярьж байгаа хамт олноороо нэрээ татах зүйтэй юм аа. Энэ удаагийн шийдэл дээр бол нэрээ татах нь зөв юм аа гэдэг шийдвэр гаргасан. Гэхдээ ер нь бол зүгээр цаашдаа миний баримталдаг зарчим бол энэ нам дотор дотоод арчил байх ёстой. Тэр нь эрүүл байх ёстой. Тийм ээ? Энэ хүний нөөцийн бодлогын асуудал эрүүл байх ёстой. Дээрээс нь бидний энэ хариуцлагын тогтолцоо өөрөө эрүүл байх ёстой. Амбицтай залуучууд гэж ярьдаг. Ганцхан ардын нам биш, арчилсан нам, ногоо нам бүгдд нь байгаа. Бүгдээрэн амбиц гэдэг бол муу юм биш шүү дээ. Амбиц гэдгийг зөв амбицтай байх ёстой. Тэгээ дараа нь зодуулсан юм уу юу? Зодуулаагүй. Зодуулсан гэсэн. Зодон болоогүй. Болсон гэсэн. Тэгээд яагаад тэр хурлын дараа өөрөө алга болцсон? Аль хурлын дараа? Тэр баг хурлын дараа.
Багварлын дараа би байж 7-8 хоног байгаагүй шүү, харагдаагүй шүү. Намын нарийн бичгийн дарга болсон шинэ ажил хүлээж авсан шүү. Энд тэрнийхээ дараа зодуулаад тэгээд нуугдж ирсэн юм шүү. Үгүй баха. Үгүй байгаа гэж чи. За ямар ч үсэн нэг асуудал болох болсон гэсэн мэлцээд хэлэхгүй юм байна л да. Би үл ер нь нэг төстөөс илчдэг шүү дээ. Тийм. Бит хоёрын нэг аран шин бол адилхан шүү дээ. Тэр дундаа бол. Тэгээ одоо цензургүй яриа гэдэг энэ юм дээр жоохон цензургүй асуулт таныг тавих байх гэж бодлоо. Би ч гэсэн цензургүй хариулах гэж оролдлоо. Гэтэ яах вэ, зүгээр нэг үгэнд их итгэдэг болсон шүү дээ. Тэгээ хаврын цэцгийг тасцсан ч ургана, тайрсан ч ургана. Үндсээр нь тасалсан ч үр нь өөр газар хийсч очиод ургана гэж. Тийм учраас бол ирээдүйдээ итгэлтэй, ирээдүг бол гой сайхнаар харж зөвхөн өөрийнхөө ирээдүг биш. Ер нь зүгээр Монголын ирээдүй. Ядч л бид нар ирээдүйд үр хөвгтөө уушигны асуудалгүй их Улаанбаатартай амьдрууламар биш. Тэ. За баярлалаа. За ингээд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр төгсөж байна. Манай нэвтрүүлэгт ирж цензургүй ярьсан мөнх хоттой баярлалаа. Дараагийн 7 хоногийн даваа гарагийн 21 цагт ирэх уулзтлаа. Баяртай үзэгчдээ. Баярлалаа.